Зориудын шалгарал болон сонгон шалгаруулах аргын үндэс гэсэн хичээлийг та бүхэндээ танилцуулъя. Энэ хичээл маань 12-ийн 6-гийн К, 12-ийн 6-гийн Л гэсэн хоёр суралцгын зорилтын хүрээнд эдгээр гүйцэтгэлийн 4 түвшний агуулгуудыг багтаасан байгаа. За та бүхэн энэ зургийг хараад бас асуултыг өөрөө тавьж асуултанд хариулаарай. За зориудын шалгарал гэдэг нь бол хүн өөрт хэрэгцээтэй шин чанаруудыг хадгалах зорилгоор амьтан урхамлыг сонгон үржүүлэх үйл явц юм. Сонгосон шинж агуулсан байтугайлын үржилд оруулж үр төлөө сайныг нь сонгон үржүүлэх замаар олон үе удмын дараа хүссэн шинж бүхий аль-алилийн давтамжийг нэмэгдүүлж, хүсээгүй шинж бүхий аль-алилийн давтамжийг бууруулж, ашиггүй аль-алийлийг хямлан устгадаг байх нь. Зураг дээр далмаатын үйлдвэрийн нохойны толботой нохойнуудын хооронд нь үржүүлэх замаар илүү олон толботой нохойнуудыг гарган авсан зургийг харж байна. За та бүхэн энэ QR кодыг уншуулад бас өмнөх мэдлэгээ сэргийн санаарай. За зориудын шалгарлын үндсэн алхмууд нь бол шалгаруулах шин чанараа эхлээд тодорхойлно. За эдгээр зургийг ингээд ажиглах юм бол хамгийн олон хамгийн том жимстэйг нь сонгож авна, тийм ээ. За эцэг их болгон сонгож авна. За эдгээрийн хооронд нь бол яах нь үржүүлэх хийн тоос хүртэл үржүүлнэ гэсэн үг байна. За эр ургамлын давхрын тоосыг өр боловсрох орны амсар дээр унгах замаар бол үржүүлэх хийн. За ургаж байгаа үр удамд нь бол ажиглалт хийн. За ажиглалт хийгээд бол хамгийн ашигтай шинж тэмдгүүдтэй бодгалуудыг бол олон үеийн давтамжтайгаар үржүүлэхт оруулнаа. Ингээд генийн эрүүл байдлыг хангах ашигтай шинж тэмдэггүй бодгалуудыг бол гаргаж авдаг байна. За зориудын шалгарлыг бол санамсаргүй болон аргачлсан гэж хоёр ангилна. Тодорхой зорилго тавиагүй, зориогүй байдал ашигтай шинж тэмдэг, шинэ үйлдэл, сортыг бий болгохыг хэлнэ. За харин аргачлсан шалгарал дээр бол тодорхой зорилго тавьж ашигтай шинж тэмдэг гарган авахын тулд явуулж байгаа шалгарлыг бол аргачлсан шалгарал гэж нэрлэдэг байна. За зураг дээр бол хүмүүс үхрийн зэрлэг өвгийг гаршуулан дижээснээс хойш сонгон шалгаруулах аргаар бол үхэр сүргийн олон үйлдвэр бий болгосон байдаг. За зураг дээр бол зэрлэг үхэр, үхрийн зэрлэг өвөг, за мөн сүний чиглэлийн үхэр хоёрыг харж байна. За мөн цэцэг зориудаар тоос хүртэх замаар одоогийн олон гоёмсог цэцгүүдийг гарган авчээ. За мөн зөгийн аж ахуй эрхлэгчид колониудыг зохиомлоор үр тогтоож үржүүлэх тохиолдол байдаг. За үүндээ бол зориудын шалгарлыг ашигладаг байна. За мөн энэ эрдэн шиш байж гин. За мөн мах болон сүүг их мэд ашигтай шинж тэмдэг бүхий бухын эр бэлгийн эсийг зохиомлоор хийлтүүлэх замаар бол ашигтай шинж тэмдэг бүхий бодгалуудыг гарган авдаг байна. За адууны ийм олон үйлдвэрүүд бол манай дэлхий дээр байна гэсэн үг байна. За селекцийн үндсэн арга нь бол шалгаруулалт болон эрэлзээджүүлэг юм. За шалгаруулалтыг бол бөөнөр болон ганцаарчилсан гэж хоёр янзаар явуулна. За эрэлзээджүүлэг нь бол ойр төрлийн эрэлзээджүүлэг буюу нэг төрлийн болон ойрын төрлийн бодгалуудыг хооронд нь нийлүүлж үржүүлэхт оруулах. За төрлийн бус эрэлзээджүүлэг буюу автобридинг. За энд бол төрлийн хувьд хол бодгалуудыг хооронд нь эрэлзээджүүлэх аргыг бол ашигладаг. За манай Монгол оронд бол адууны эдгээр үйлдвэрүүд байгаа нь гашар үйлдвэр, за мөн Монгол үйлдвэр, тис үйлдвэр гэх мэтчлэн ийм үйлдвэрийн адуунуудыг бол үржүүлж ашиглаж байгаа байна. За чанар болон тооны шинжийн ялгаа нь бол гол ялгаа нь бол чанарын шинж нь байна байхгүй гэсэн байдлаар илэрнэ. Жишээлбэл нохойны үйлдвэрийн өнгө, за ургамлын цэцгийн өнгө, хэлбэр дүрс, за алюмины өнгө хэлбэр дүрс амт гэх мэтчлэн. Харин тоон шинжилгээнд даруул хэмжиж тооцоолох боломжтой зүйлүүд орно. Жишээлбэл Улаанбуудан ургац тоон бол гад тий. За мөн үхрийн сүний гарц литрээр, за ямааны ноолуурын гарц гэх мэтчлэн бол тоолж болохоор шинжүүд орно. За QR кодыг уншуулад бас дасгал даалгавруудыг ажиллаарай.